За сайн бацхан уу. За сайхан амралтын өдрийн минь төргий. За энэ удаа хэдүүлээ намсан ёсороо та нартай Чехийн тухай ялангуяа Чехийн бууз засгийн үйлдвэрийн тухай бас жоохон танилцуулах журмаар энэ удаа лайв хийж байна. За тэгэхээр ер нь Чех орн бол маш олон сайхан үйлдвэрүүдтэй, маш олон өөрийн гэсэн бас брэндүүдтэй. За Чех гэхлээр л хүмүүс ер нь шар айргийг бас Пилзений шар айргийг бас их дурсан ярьдаг. За Чех гэхлээр л бас нэг бутлын үйлдвэр дээр үед бол Бата бутлын үйлдвэрээр алдартай байлаа тийм ээ. За тэгээ Чех гэхлээр л геологийн салбарт маш их хамтарсан ажилтай байсныг бол андадгүй тийм ээ. За одоо бол ан агнуурынхан бол жишээлбэл одоо бууз засгийн үйлдвэр бол ер нь Чехэд бол сум буу тэ гих мэтлэн бас хийд гэдгийг бол бас андадгүй юм бэлээ тий. Нодлон 100 Монгол явхад бас хүмүүс Чех ч аюу юу хийдэгтэй сум эдэр үйлдвэрлэдэг тийм ээ гэдэг юу ярьцгааж байсан. Тэгээд ангийн хорхоотой хоббитой улсад бол энийг бас андадгүй юм бэлээ. За энэ удаа бууз засгийн үйлдвэр ер нь Чехословак Group гэж нэг бүхий томоохон одоо корпорац хоолжинг байдаг юм байна. Тэгээд өнгөрсөн онд одоо тийм статистик байдаг юм байна. 13 тэрбум короны ашиг олсон тухай одоо нийтлэл иршин олж уншлаа. За тэгэхээр ашгаа 3 дахин нэмэгдүүлсэн байна гэж байгаа. Ер нь үйлдвэрлэснээс хойш ер нь ашиг нь эрс нэмэгдсэн тухай ийм нийтлэл пост байдаг юм байна. Тус үйлдвэр бол 90% нь ерөнхийдөө экспорт чиглэж ирсэн гэж байгаа. Чиглэсэн боловч Чехийн армийн захиалга татвартай байгаа учраас захирал Здэник Жунак гэж хүн байт юм байна. Тэр өөрийнхөө нийтлэлээр бол өнгөрсөн жил нэг юм бичсэн байна. Өнгөрсөн жил Украиныг тооцвол Европын захиалга 44% хүрэхгүй хувийг бүрдүүлсэн нийт захиалгын тийм ээ. Яг үүнтэй төстэй хувийг Украин бас бүрдүүлсэн гэж байна. За Украин бол мэдээч хэрэг ойлгомжтой дайнд дажинтай байгаа орн. За тийм болохоор энэ захиалга бол бурахгүй ойлгомжтой байх тийм ээ. Тэд үйлдвэрлэлээ өшөө цаашаа түвшин сайн нэмэгдүүлэх одоо ийм зорилготой ажиллаж байгаа юм байна. За тэгэхээр өшөө энэ үйлдвэрлэл нь зогсолтгүй урагшлаж өшөө их одоо захиалгатай байна гэдэг нь бол ойлгомжтой байна гэсэн үг тийм ээ. За бүгд найрамдах Чех улсын хамгийн том зэвсгийн агуулга 100 гаруй компаниас бүрддэг гинэ. Паст ийм их байдаг гэдгийг сонсоогүй юм байна тий. Тэгэхээр аюу хөдөлгөөс. За энэ нь болохоор Европ, Америк нэгдсэн улсад гол нь байрладаг гэнэ. За тэгэхээр ганцхан Европт биш, Чехийн одоо зэвсгийн юм агуулгууд чинь Америкт хүртэл байрладаг юм байна, байршдаг юм байна. Нийтдээ 14 мянган хүн үүнд нь ажилтдаг гинэ. Бас л их том хэмжээний үйлдвэрээс 14 мянган хүн ажил 40 орчим үйлдвэрт гэж байгаа. Тэгэхээр Европ, Америкт байрласан нийтдээ Чехийн өөрийнх нь үйлдвэрүүд охин компаниуд гэсэн үг шүү дээ тийм ээ. Охин компаниуд нь Америк, Европод байрлаж үйл ажиллагаагаа явуулдаг юм байна. 14 мянган ажилчтай гэж бас л их олон ажилчтай энэ үйлдвэрүүд байна. За өнгөрсөн жил тус компани Америкийн жижиг калибрийн сум үйлдвэрлэгч Kinetic Group-ыг 50 гаруй тэрбум доллараар худалдан авснаар дэлхийн хамгийн том жижиг калибрийн сум үйлдвэрлэгчийн нэг болсон гинэ. За нэг калибрийн сум үйлдвэрлэдэг одоо ийм Kinetic компанийг худалдаж авсан байна. За бас баггүй мөнгөөр худалдаж авсан шүү. 50 гаруй тэрбум доллар гэдэг чинь хэдэн төгрөг байх вэ тий. За төгрөгөөр бодох юм бол явж талиж өгөх юм байна. За үүнээс гадна Чехийн Gold CZ гэдэг томоохон хэмжээний компани байна. За энэ бол 2013 оны 10 сараас хойш ашиглалтанд орсон гэж байгаа Прага хотод байдаг гэж Прагийн орчмол байдаг бахалтай бодвол тийм ээ. За энэ компани орлого өнгөрсөн жилтэй харьцуулахад 2 дахин өссөн. Цэрэг зэвсгийн одоо ийм үйлдвэрлэлүүд ер нь их өсөж байгаа юм байна. За Gold CZ-ийг бол ер нь дэлхийд танигдсан ийм брэнд байдаг юм байна. Брэнд нь бол бүр 1836 оноос хойш одоо алдартай ийм үйлдвэр юм байна. 18 дугаар зуунаас хойш одоо үйлдвэрлэж ирсэн гэсэн үг. За тэгсэн хэрнээ одоо өөрчлөлт хийгээд 2013 оны 10 сараас шинжлэгдсэн одоо ийм үйлдвэр үйл ажиллагаагаа явуулж ирсэн юм байна шүү дээ. За Gold CZ Group SG гэж бас үйлдвэр байна. За орлого 2 дахин өссөн. За өнгөрсөн жил тус компанид
634 мянган буу борлуулсан гинэ. За буу хийж байгаа мэдээж хэрэг тийм ээ 634 мянган буу борлуулж нийтдээ Чех улс батлан хамгаалах яамны худалдан авалтыг оруулаад 4.5 тэрбум кроны ашиг олсон гинэ. Буу зэвсгийн үйлдвэрээс ийм их өндөр ашигтай ажилт юм байна. Батлан хамгаалах яамны өөрийнх нь захиалга нэр нь ороод гэж байгаа шүү тооцоон дээр. Тэгэхээр Чехүүд өөрсдөө бас яамны захиалгыг бас мэдээж хийж байгаа тийм. За өөр нэг тэргүүлэгч зэвсгийн компани болох STV Group жилд 300 мянган хүртэлх их бууны сум хийдэг юм. За тэр STF гэдэг нь их бууны сум хийдэг юм байна. Үүн дээр юу хэлэх ёстой гэхлээр EGAP хөтөлбөр нь. За EGAP гэж хөтөлбөр байгаа. За энийг бол манайхан мэдж байгаа тийм. Ер нь улс төрийн коммерцийн, бизнесийн нэрслийг даах одоо ийм даатгалын одоо компани шүү дээ тийм ээ. Хөрөнгө оруулагч нарын даатгалын компани EGAP-та дандаа хамтарч хөрөнгө оруулалтыг том асуудлуудыг шийдэж байдаг. Тийм ээ захиалагч үйлдвэрлэгч тэгээд даатгалын компанитай ингээ гурвалжсан нэрээ хийгдэж явдаг тийм ээ. За тэгэхээр энэ EGAP болохоор хөтөлбөр нь Чехийн зэвсэг үйлдвэрлэгчдэд хүчин чадлаа нэмэгтэн туслана гэж амласан байна. За түүнийг хийж байгаа юм байна. За тэгэхээр ингээ даатгалагдаад эдгээр чинь ийм ашигтай ажиллаж байгаа үед энэ 5 тэрбум крон хүртэлх зээлийн даатгалд хамрагдах боломжийг олгосон байна. Үүгээрээ. Тэгэхээр зээл авбал илүү сайн нөхцөлтэй байна л гэсэн үг шүү дээ тухайн компани мэдээж хэрэг тийм ээ. Эрсдлээ хамгаалуулж ийн гэсэн үг үстэй тийм ээ. За түүх ярих юм бол Чехийн одоо сум буу, их буу хийдэг одоо ийм үйлдвэрүүд бол ерөнхийдөө Gold CZ-с одоо салбарлсан охин компаниуд нийтдээ 12 байдаг юм байна. 12 охин компани байдаг юм байна. За түүнд нь Česká zbrojovka гэж байдаг юм байна, Жеребёнок гэж байдаг юм байна, Gold Canada гэж байдаг юм байна, Swiss AA гэсэн компани байдаг юм байна, CZS США гэсэн компани байдаг юм байна, Академия CZ гэж байдаг юм байна, Zdrojka Brno гэж бас байдаг юм байна. За тэгээд би энэ олон компаниудыг бүгдийг нэг бүрчлэн болвол задлж нэг уншсангүй. Гэхдээ Zdrojka Brno-гийн сонирхоод уншаад үзсэн чинь Брно бол зэвсгээс гадна одоо машин үйлдвэрлэж ирсэн юм байна. Бичгийн машин хийдэг байсан юм байна. За 1918 онд бол 18 онд ашиглалтанд орж 1924-өөс 1936 он хүртэл одоо тэр машины үйлдвэрлэлүүдийг тэр бичгийн машин эдэр хийдэг тийм хугацаа байсан юм байна эдэр. Тэгвэл бас их удаан үргэлжлэлээгүй байгаа юм байна. За Герман, Австрийн винтовуудыг хийдэг байсан байна. Полимотуудыг хийдэг байсан юм байна. Одоо энэ Zdrojka Brno ч одоо Чехийн их томоохон хотын нэг шүү дээ. Одоо энэ Brno гэх юм бол манайхан бас андадгүй маш их дэд сургуулиудтай юм хот өдөрчтэй тийм ээ. За 2 дугаар дайны үед Гитлерийн фашизмын үед бол яхахгүй Бернахтын буюу СС-ийн одоо зэвсгийг хийж байсан байна. За Германы бас нэг томоохон зэвсгийн үйлдвэрийг тэндээ яхахгүй суурьшуулж одоо тэр үйлдвэр дээр нь одоо тэр суурин дээр нь одоо дуу зэвсгээ тэд үйлдвэрлэдэг байсан юм байна Германууд. За тус үйлдвэр 1940 оноос их буу хийж эхэлсэн гэж байгаа. За 44 онд бол ерөнхийдөө бол асар их хэмжээний одоо бөмбөгтөлтөнд аягүйх өртсөн учраас энэ үйлдвэр бол нэлээд их хохирсон. Ер нь бүр устгадаггүй ч гэсэн маш олон цех эдгээр бол бүр ашиглалтнаас гарсан гэж байгаа. За тийм учраас 1945 оноос эхлээд буу зэвсгийн үйлдвэрлэл зогсож ер нь Zetor 25 гэдэг трактор үйлдвэрлэж эхэлсэн байгаа маа Чехд. За тракторыг Чехийн тракторыг бол ястаа алдартай тийм ээ. Манай монголчууд маш их сайн мэддэг. Тий дэлхийд алдартай одоо Zetor тракторыг үйлдвэрлэж эхэлсэн байна. Харамсалтай нь одоо бол тэр Zdrojka Brno гэдэг тэр буу зэвсгийн үйлдвэр бол одоо бол байхгүй болоод дуудлага худалдаанд өгдөө тэр газар тариалан одоо тэр газар эзэмшил одоо тэр үйлдвэрийн тэр балгасын нь бол зарцсан юм байна. За тэгэхээр тэр үйлдвэр бол одоо бол байхгүй болсонтой адилхан болжээ. За 2025 оны 3 сарын байдлаар сайтуудаас харж засгийн газар Чехийн засгийн газар батлан хамгаалах салбарын зардлыг
2030 он хүртэл дотоодын нийт бүтээгдэхүүний ашигын орлогоноос 0.2% аажмаар бага багаар нэмэгдүүлнэ гэсэн шийдвэр гаргасан байт юм байна. Батлан хамгаалах эдэр нэмэхээс одоо өөр арга байхгүй, тийм ээ. Үүнийг одоо Петр Фиало ODS намын, тийм ээ, ерөнхий сайд нь мэдгдлээ өгсөн юм байна. За 3 сард 2025 оны бичснээр бол одоо тэр Зеленский, Трамп хоёрын нэг айхтар ширүүн уулзалт саяхан боллоо шүү дээ, тийм ээ. За энэ уулзалтаас хойш одоо барууны одоо Европын 20 шахам удирдагч нар одоо Лондонд цугласныг бид бүгдээрээ мэдж байгаа. За тэгээд тэр дээд хэмжээний уулзалтын үеэр одоо батлан хамгаалахын зардлыг нэмэгдүүлэх шаардлагатай гэж тохиролцсон. Бүгд тэр бол ойлгомжтой болсон баг, тийм ээ. Олон улсын байдал нэн эрсдэлтэй байна. Өөрчлөлт маш их явагдаж байна. Ойр орчимд нь дайн дажин болж байна. Тэгэхээр чехүүд тийм учраас өөрсдийгөө хамгаалах чадвартай байх ёстой гэдгийг бол онцлон хэлсэн байгаа. Тэгэхээр ер нь бүх л европчууд бол өөрийгөө ядаж хамгаалах чадвартай байхгүй бол эрсдэл маш өндөр байна гэдэг бүгдээр л төгшөөр авсан шүү дээ. Ер нь бол одоо ч гэсэн тэр төгшөөр айлаагүй байна. Тийм. Тэгэхээр батлан хамгаалахын сайд Жанна Черночева гэж байдаг. Сарнаас чигч эмэгтэй батлан хамгаалах сайдтай шүү дээ. Тийм ээ. ODS намын хүн гэж байгаа. Гэхдээ тэр хэлэхдээ батлан хамгаалахын зардлыг бид ухаалгаар маш их зарцуулнаа. За зардал нэмэх нь ойлгомжтой болсон. Чехүүд зарлаа нэмэх нь ойлгомжтой болсон. За тэгэхээр төсөн мөнгө маш их зарцуулах шаардлагатай бол тэгэхээр тэр төсөн мөнгийг бид нар маш ухаалгаар зарцуулна. А энэ дээр юу цохон тэмдэглэсэн гэхээр ирээдүйн төслийг явган цэргийн байр дааны ч юм уу явган цэргийн одоо ойр зүрийн жижиг машинд бол бид нар мөнгө төгрөгийг нэх их зарцуулахгүй арийн навпак эсрэгээрээ одоо тэр Leopard 2A8 гэсэн одоо тийм том танкнд ч юм уу эсвэл одоо энэ Украины дайны маш гашуун туршлагаар бол агаарын дотлооноос бол бид нар хамгаалахад маш их мөнгө төгрөх хэрэгтэй байдгийн тухай онцлог зогсож ярьсан байна. Тэр бол маш ухаалаг асуудал байх. Одоо сүүлийн үед чинь ер нь дайн дажин хүртэл их ухаалаг одоо коноп дарахад ер нь конопор бүх юм шийддэг болсон юм шүү. Яа бурхан байна. Тэгэхээр агаарын дотлоо хамгаас чухал гэдгийг онцолж хэлж. Тэгэхээр тэрэндээ арай илүү бас мөнгө төгрөгөө зарцуулна л гэсэн ойлгомжтой эцэст, тийм ээ. За, батлан хамгаалахын яамны мэдээлснээр Чех улс хойд Атлантын эвслийн байгууллага одоо НАТОгийн гишүүн орны хувьд 154 тэрбум короныг одоо батлан хамгаалах зардалд тусгагдсан байсан. Гэтэл одоо бол нийтдээ 160 тэрбум коронд одоо зарцуулагдаад байгаа юм байна. Тэгэхээр хэрвээ цаашдаа ч гэсэн энэ мөнгө бол хүрэлцэхгүй дүүцэх юм бол энэ төсөлд бол өшөө нэмэлт зардал бол гарганаа л гэсэн байгаа юм байна нэтэр бол. За тэгээд батлан хамгаалах яамны сайдын хэлснээр болоод ерөнхийдөө бид нар айрамд бол одоо Чех улсад бол тун удахгүй ойрын хугацаанд маш том шинжилгээг хийнэ гэж мэдгдсэн байна. За энэ дээр одоо ямар шинжилгэүүд орох юм мэдээж хэрэг цэг зэвсэг айрам ийм зардлаач нэмэх л бах одоо цэрэг армийн одоо чадамжийг ч нэмэх л бах тийм ээ. Хүн болгоноос сургах одоо янз бүрийн асуудал кадрын солилцооч гэдэг юм одоо нэлээдгүй хэрэг нэлээдгүй л асуудал шинжил шаардлагатай болох бах амар тайван байдал маань ерөнхийдөө маш их төвшөөртэй байгаа учраас энийг хийхээс өөр аргагүй гэдгийг л яриад байгаа шүү дээ. Тийм ээ. За тэгэхээр ерөнхийдөө байдал Европт бол тийм их дээр үешгээ одоо бас тийм сайхан амаргалан тайван биш байгааг бид нар бүгдээр харж бүгдээр бид нар соёлтой боловсролтой улсууд энийг бол маш их анхаарч харж тайван мэдээнүүдийг сонсож байгаа. Сонсгоос ч өөр арга байхгүй сонсож мэдэж байх ёстой юм зүйлийн нэг тий Европын тухай маш их харамсалтай мэдээлэлүүд маш их байгаа. Тий дээрээ хөлөө олохгүй байгаа. Тий дээрээ хөлөө олохгүй доороо байгаа улсууд нь яах вүлээ? Ард түмэл хохирно тийм ээ. Тэгэхээр ер нь орон гэх мэдээж хэрэг Европ тэр аяараа ер нь хамгаалах тал дээр илүү их анхаарал тавьж байгаа юм л гэсэн ийм л бодол төрж байна. Тийм энэ бол мэдээж хэрэг баха. Тий. Тэгэхээр цэрэг зэвсгийнхаа тал дээр ч гэсэн маш их айдар мөнгө төгрөг хаях нь байна. Тий цэрэг зэвсгийн байдлаа сайжруулах нь байна. Тий агаарын дотлооноос хамгаалах асуудлаа шийтгэл нь байна. Тий тэгэхээр
Украины даан хурдан дуусахгүй бол ямар үр дүн гарахын бид нар бас таашгүй. Үнэхээр таашгүй. Бүх юм сайхан болоосаа даан хурдан дуусаасаа гэдгээл тэрнээс биш тэр ч үйлдвэр нь тэгж хөгжиж гин энэ ч одоо бууз зэвсгийн үйлдвэр нь ингэж ч ашигтай ажиллаж гин гэдэг бол тийм шиг таатай асуудал бас биш баг. Ямар ба дайндаа ч болоход дэлхийн зах зээл дээр бол яадгүй бизнес үнээр бас их ашигтай ажилладаг юм байна л да. Одоо цэрэг зэвсгийн одоо юм бууз зэвсгийн одоо захиалга маш их байна гэдэг бол бас миний бодлоо шүү дээ. Бас яг миний бодох өнцгөөс бол тийм их таатай биш болоо. Харин оронд нь илүү дайнд ажингүй инх тайван байх нөхцөлд бол хэрэглэгдэх юм үйлдвэрлэж ивэл үйлдвэрлэж байхын оронд одоо ийм хэдийн асуудлууд маш их гарч ийн байна. За тэгэхээр ерөнхийдөө таад маань бас мэдээллийг сайн сонсож үзэж байгаарай л гэж хэлээ ба тийм ээ. За тэгээд саяхан одоо бүр Польшийн хэл дээр бас байдал ямар байсныг та нар маань бас сонссон болов сонсоогүй нэгэнд нь бол яг дашрамт хэлэхэд Польшд бол хэл дээр бол бас жоохон эвгүй асуудал гарлаа. Беларусь Польшийн хэл дээр бол одоо нэг шүн 5-аас хагас өдрийн шүн гэхэд 300-аад хэл зөрчигч нар одоо хэлд авах гэж оролцсон. Маш их төрөнгийн байсан, их дээрлэхүй байсан, чулуу шидэж байсан л гэн өвс ногоо шидэж байсан л гэн. Тэгэхээр Польшийн комиссар одоо Польш одоо Белорусын хэл дээр болж байгаа нөхцөл байдлыг дор нь дарж болж чадсан гэж байгаа. Мэдээж хэрэг дээр арга хэмжээ авсан л ба. Тэгэхээр цагаачд одоо их олноороо ингээд одоо хэл нэвтэрч одоо Польшиг орох гэж ингэж оролдож байгаа асуудал бол бас их төвшөртэй. Цаанаа одоо ямар агуулмж байна гэдэг дээр бас их маргаантай л байгаа юм байна. Тийм. Яг тийм үе олноороо орох гэж байгаа юм. Тийм ямар асуудал байна гэдэг. За тэгэхээр яг энэ Польш Белорусын хэл дээр болсон асуудлыг бол Косняк Камишек гэдэг Батлан хамгаалах сайд нь одоо сайт дээр мэдээлэл тавьсан байлээ. Тэгэхээр хэлийн бонд гэдэг бол ямар ба орны мэдээж хэрэг амар тайван байдлыг энэ сахих одоо маш том хэлийн зургас гэдэг чинь маш чухал объекттай тийм ээ. Тэгэхээр энэ хэл нэвтрэн гэдэг бол ерөнхийдөө бол энэ бол байнгын ганшгаас аюултай одоо ийм нөхцөл байдал болж байна гэсэн ийм асуудал хүндсэн байлээ тийм. За тэгээд таад маань энэ товчхон танилцуулахад иймэрхүү мэдээлэл байна. За тэгээд ерөнхийдөө бол Чех орн бол маань үйлдвэрлэгчийн орн. Яхахгүй машин хийж гэн, трактор хийж гэн, автобус хийж гэн. За дээр нь тэгэл бууз зэвсгийн үйлдвэр бол яхахгүй дагалдаж байдаг. Ийм л үйлдвэрийн сайхан орн шүү дээ. Тийм. За та хэдтэй дараагийн лайв хүртэл баяртай. Анхаарал тавьсанд баярлалаа. За тэгээд YouTube дээрээ subscribe дарахаа мартваа. Баяртай.